Үндсэн хуулийн 44-ийн 1 дээр яг маш тодорхой итгэл үзүүлэлттэй холбоотой заалт байдаг. Тэргээр болохоор төсөв болон бодлогын тодорхой асуудлуудаар ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх хэсэг талаар Улсын хурлд саналаа оруулж болдог. Энэ нэг талаараа бас ингээд ерөнхий сайд унах эрсдэл хаалгыг нээж өгдөг. Нөгөө талаас ер нь бол энэ итгэл үзүүлэх асуудал бол нэг бол ерөнхий сайд юм албан тушаалтан дээр эсвэл бодлогын асуудлууд гэсэн хоёр ер нь ялгаатай байдаг. Тэгэхээр манай үндсэн хуулийн дээрх энэ итгэл үзүүлэх заалт бол бодлогын асуудалтай холбоотой. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглалын тэргүүн бол батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгээд энэс өөр бодолтой ч юм уу эсвэл энийг өөрчлөе гэж бодож байгаа ч юм уу ийм асуудлууд байвал би ийм өөрчлөх ийм бодлого өөрчлөх бодолтой байна төлөвлөгөөтэй байна энийг дэмжих үү гэдэг талаараа санал асуулга их хурал дээр оруулж энэ асуудлыг шийдвэрлэдэг ийм үндсэн хуулийн заалттай. Тэгэхээр сая өчигдөр ороо улсын хурлын гишүүдэд бас ерөнхий сайдын бичиг ирсэн байлаа. Тэгээд энэ ирсэн бичгийн харахад бол энэ ямар ч бодлого юм байхгүй лээ. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын хийх ёстой ажлууд лээ. Улсын хурал энийг хийгээ батлаад өгсөн 14 мега туслан хөгжлийн төлөвлөгөөн дээр байж байгаа. Баялагын сангийн тухай бол хууль нь байж байгаа. Хуулиар хэрэгжүүлэлттэй холбоотой асуудал байгаа. Дээр нь улсын нөхцөл байдалтай холбоотой бид нар бол улсын асуудал ярих юун дээр энэ итгэл үзүүлэх дээр улс төрийн асуудалтай холбоотой заалт байхгүй. Тэр засгийн бүтэц бүрэлдэхүүн хинтээ байх уу гэдэг бол ерөнхий сайдын өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Тэгэхээр энийг бол заавал парламентаар оруулж ирж би хамтрах уугүй юу ч юм уу эсвэл би үргэлжлүүлж хийх юм уугүй би хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийх юм уугүй юу гэж асуух нь яг үндсэн хуулийн бол биш. Ийм бичиг орж тэгэхээр энийг бол би хилцэх шаардлагагүй мэн гэж бодсон. Өөрөөр хэлбэл ямар нэгэн бодлогын өөрчлөлтүүд жишээл энэ 14 мега тусч ер нь болохгүй байна. Энэ нэг балий зөөлөж гэдэг юм уу эсвэл өөр ингээд энэ хууль тотлоор олгогдсон хийх ёстой ажлуудаас заримыг нь би чадахгүй нэ болохгүй нэ гэдэг асуудал оруулж ирвэл бас өөр. Тэгэхээр энэ бол бүрдүүлбэр гэх юм уу үндсэн хуулийн шаардлага хангахгүй учраас хилцэх нь буруу байх гэж бодож байна. Нөгөө талаас танаа намын төлөөллийн төв байгууллага болох бах хурлаас тийм ээ гаргасан шийдвэр ер нь өнөөдөр хэрэгжих үүрэгтэй юу тий ёстой. За ерөнхий сайд өөрөө тухайн бах хурлаа зарлаж хуралдуулаад тухайн хурлаас шийдвэрийг нь гаргаад өгчгөөд байхад надад итгэл хүлээлгэж бах хурлынхаа шийдвэрийг үгүйсгээд өөртөө итгэл хүлээлгэх тогтоол оруулж ирж байгаа нь ер нь хэр зохистой юм бэ? Аль нь ер нь яг шийдэгдэх ёстой зүйл гэж харж байна? Би бол яг нам болон үндсэн хуулийн байгууллагууд бол тустай байх ёстой гэж бодож байна. Их хурлаар бол хилцэх асуудлууд нь тодорхой. Гүйцэтгэх засаглал бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр хуулинд нийцэхгүй дүрмж засгийн газрын тогтоол өмнө гарсан байгаа бол тэрийг өөрчлөх эрх нь үндсэн хуулиар ерөнхий сайд байгаа байхгүй. Тэр стратеги ордыг аав нахгүй буруу дүрм зөрчиж шүлээд тэмдэглэлээр өгсөн байна гэдэг асуудал засгийн газрын тогтоол бол тэрийг хуулинд нийцэхгүй бол өөрчлөх эрх мэдэл нь ерөнхий сайд дүүртэн байгаа. Тэгэхээр бүх эрх мэдлүүд нь байгаа. Сайд нарын томилох эрх мэдлүүд нь байгаа учраас шүлээд ажиллал хийх ёстой. Тэгэхээр энэтэй холбоотой энэ хамтарсан засагтай холбоотой асуудлуудыг бол уул нь миний зүгээр логикоор бол үнэхээр энэ төслүүдэд явуулын улсын дэмжлэгийн хувьд ч гэсэн заавал энэ хууль тогтоомжууд гарахын тулд улсын хамтрах ёстой гэж бодож байгаа байсан бол тэгж намын хурал дээр тэр асуудлуудыг тэгж оруулж иж бас танилцуулах шаардлага байсан юм уу гэж бас бодож байгаа. Хэрвээ үнэхээр энэ төслүүдний явахад хамтарсан хэрэгтэй байсан юм бол тэгэхээр өөрөө яг хамтарсан итгэл өгөхгүй байгаа мөртлөө тэгсэн их хурлаар дахиад итгэл өгөөч гэхээр жоохон юм зөрчилдөөнтэй ойлгомжгүй бодилсан тэгэхээр нөгөө яг тодорхойгүй юм дагаж бас их хурл ч юм уу их хурлын гишүүд бас ийш тийшээс хавлах хэрэггүй л гэж бодож чинь тэгэхээр зарчмаа оройл хууль тогтоомжийн дагуу ямар асуудал хэлцэх ёстой. Намын асуудлын хувьд бол намын төлөөллийн байгууллага хамтарсан засгийн энэ асуудлуудыг ярьж тэр бүтцээр намын баг хурал дээр шийдсэн. Гэхдээ сая хуралдаад энэ хамтарсан гэрээг тусруулъя гэсэн тийм чиглэлийн шийдвэр гарсан гэж ойлгосон. Тэгэхээр энийг бол намын төлөөл болж улсын хурлд
сонгогдсон гишүүд бас энэ одоо шийдвэр гаргахтаа анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэрнээс яг одоо тэр бол яг хатуу үүрэг ч юм уу улсын хурлын бол үйл ажиллагаанд шууд одоо тэгнэсэн заалт байхгүй. Гэхдээ намаар дамжиж одоо жишээл энэ улсын үйл ажиллагаанууд явж байгаа учраас энэ одоо намын баг хурлынхаа төлөөллийн төв байгууллагынхаа шийдвэрийг хүндэх ёстой хол гэж бодож байна.